Энэ хүний одоо 90-ийн хооронд төсөөлөөс гэдэг хүн бол төрөд энэс хойш үр удмаа гэдэг чинь. Хүний л бас. Тэрнээс ч тэрнийг гэдэг хэмжээнээс нь хэтрүүлэх юм гэж чинь болохгүй шүү дээ. Чи одоо хэдэн хүүхдтэй гэж боддгийг та одоо хүмүүс тийм би 2 хүүхдтэй л болно. Зарим хүмүүс 3 хүүхдтэй за нэг банд нэг охинтой л болно гэдэг. Би ч юм цааштай шиг би эрэгтэй эмэгтэйч болсон золбоо гэж нэр өгөндөө ч юм. Одоо тийм байх юм уу боддог төлөвлөсөн тийм. Зүгээр хүн бод төрөөс эсвэл бас нэг Монголын үг дээдсээс уламжлагдж ирсэн тэр бас станин шилдгийгээс бас өөр дөр ингэ тусгаж авч цаашаа явах уу? Одоо тэрийг одоо чинь миний үг дээдсээ хэлжсэн заавал хэдэн хүүхд байх хэрэгтэй гэж заагаагүй л байна. Харин чинь багч нөгөө сүү тавьдаг штэ. Шууд хайр сэтгэл байх шууд очиод сүү тавьчих. Тэгэхээр чи юу тийх үү? За яг өнөөдрийн төвшөнд тэр хэрэг болцоогүй. Болцоогүй. Яг одоо нэг одоо миний өмнөөс шиг таач одоо юм. За чи тэрнээс өшөөгээд одоо юу гэж очиж гуйгаад тогтлоод одоо яа гэх юм. Тэр болцоогүй. Хэрэг байсан бол би өнөөдөр магадгүй ганцхан явах гэсэн үг хэлсэн байсан бол тийм. Гэхдээ өнөөдрийн хүссэн ч эсвэл би энэ амьдралаар энэ хүмүүсийн замдаар тэгвэл би өөрийнхөө чинь гэр бүл болох нь би мэдээж өөртөө таалагдсан байна. Би өөрөө ямар хүн хүсэж тэр хүнтэйг би сууж миний өөрийн амьдрал би яаж байгаа байх. Хүүхдийн тооны хувьд одоо хүн бол төрсөн чинь хүн өөр хөдөө өгөх юм. Тэгвэл байх хэрэгтэй. Гэхдээ тэр зөвхөн байх уу олон байх уу? За би одоо шинэ хувьс аав ээжээс намайг зөвхөн би айл манайх олуулаад 9 хүүхэдтэй байсан манай. Би 9-өөс бол одоо доороос 2 тоног 8 хүүхэдтэй. Би багаас олуулсан багтаа зэрэг олон хүүхэдтэй байх одоо үүдээ сайхан байх би гэлээ. Олуулаа гэж надад хэлдэг. Ахаасаа суралцсан, ааваа ихчээсээ суралцсан, дүүгээсээ суралцсан тийм. Хүнд суралцах зөндөө шүү дээ. Тэгэхээр би мэдээж олуулаад байх гэсэн. Энэ тэг одоо ч одоо хүүхдээ бас энэ зах зээлийн нийгэм гэж хүмүүс ч айгаад хүүхэд их баг гаргадаг боллоо л та. Тэг чи Монгол хүний хувьд тэг Монголын чи Монгол дээрээс Монголын түүхийн тухай одоо эдийн залгаас ийм гоё зүйл ярьж бид нэг энэ аборт гэдэг нэг юм байна. Эмэгтэйчүүдэд хөвлөд хүүхэд олцоод ингээд завчаал хядаж эхэлж байна. Тэгэхээр энэ аборт хийн гэдэг үзэгдэл нь манай Монголд нэлээд газар автчих. Тэгээ юу гэж ярьдаг гэхээр би дорж хүүхдийг төрүүлэхгүй тэр мөн улгаач хүүхдийг би тэр дөргоогоос хүүхдтэй болдог. Тэг юм уу хогийн улгаагийн хүүхдийг одоо халамж гэдэг юм. Энэ хөвлөд байгаа энтэй дайн зарлж. Тэгээ энэ үзэгдлийг түүх одоо Монголын эртний төгсгөл шиг хүүхэд олсон тохиолдолд тэгж одоо гаргадаг ч юм уу. Би одоо аборт гэж хэлэх гэдэг. Тийм ч юм уу зүгээр Монголын үе уламжил дээр хүүхдийг ингэж гаргадаг тийм тохиолдол байсан юм. За миний уншиж мэдснээс авч үзэхэд тэрийг би нэг номын шагнал түүхийн хувцас олсонгүй. Одоо хүүхдийг хүн болох үүднээс авч үзэх юм бол шинэ хүнд хизээнээс их тоологддог гэж. Өнөөдөр 16 нас хүртэл Монгол улсын эзэмшил тоологдсон шүү дээ. Гэтэл бидний үүдээс юу гэж үзэж эхэлж зэрэг жишээлбэл хүүхдийг бүр хэн хөвлөд бий болохоос нь ихэд хүн гэдэг нь тоолдог. Жишээ нэг нас 13 гэж хэн хөвлөд байгаа насыг оруулдаг шүү дээ. Тэр чинь магадгүй тэр анхны нэг эдээс одоо хүн болох тэр уургийн хувьс нэгээс 13 нас тийм. Энэ чинь хүний насыг тоолж байгаа гэдэг чинь шилбэл тэр 3 сартай 4 сартай хүүхдийг аборт хийгээд авахулж байгаа гэдэг чинь өөр хэлбэл өнөөдрийн одоо манай Монгол улсын хэлбэл чинь хүний цаазаар авах хориг хийгээд шүү дээ. Тэгвэл тэр эхлээд абортыг авахыг бүр ойлгоо. Тэр чинь гэмт хэрэг шүү дээ гэж ярих юм. Тийм ээ. Хэрвээ тэр хүүхдийг тэр аборт авах тэр цаазлах юм тэр гэмт хэргийг хийхийг боловсруулах гэж байгаа бол тэгвэл яг ч тэр эхнээс юм бид тэр юу яасан тэр хүүхд болох асуудал тэр юм тийм зэрэг наач идэвдэрч ямар ч судалгаагүй шууд наач мод барыг одоо эхлээ наадах чинь боловлжээж тэр цаас орох нь зүг юм биш тэгээд энэ бодоод үзэхэд гүч тэр хүн чинь тэр хүн шүү дээ тэр чинь тийм ч амьд тэр ийдэж тэр хин хэлбэр гэж бодчих хүнд бий болж гү тэр хүн бий болох гээд явж байхад эхнээс нь цаалах гэдэг чинь юу гэсэн үг вэ энэ Монгол улсын ирээдүйг устгаж шүү дээ тийм биз Монгол улсын ирээдүйг зан хийж чинь чи одоо тэг наад юмнууд хүн ярьж явах юм уу гэдэг ийм байдаг шүү дүүнэр мөнгө энэ байдаг шүү ахнаар мэн гэдэг одоо энэ яриа хийх үү оо ярина одоо залуучууд би энэ тийг сургуулиуд одоо жишээлбэл одоо найз төгссөн солилцсон л доо мэдээж энийг ойлгох нэг нь ойлгохгүй ойлгохгүй нэг нь бол одоо яг энэ нарратор ярьж байдаг тэр үгээр хүлээж авах. Гэхдээ хүн бол ухаан тавьдаг учраас сэтгэлтэй юм тийм учраас
Энийг ойлгох цаг ирэх баха. Ирэх баг. Өнөөдрийн нэг юм хөө байдал. Тэгээд энэ дээр өнөөдөр хэн нэгэн харчаад энэ сайхан байна гэж үздэг баг. Тэгээд энийг ойлгох цаг хугацаа байгаа л гэж. Чиний одоо Монгол дээл өмсөж байна л да. Тэгэхээр мэдээж 10 жил сурж байхдаа чи Европ хувцас өмссөн байх л та өмссөн. Хизээнээс Монгол хувцас руу шилжих дээр Европ энэ хоёрын зааг дээр нэг сэтгэхгүй юм болно да. Тий. Жишээ нь чи Adidas, Iron, Puma шиг тийм jeans нэг өмсөж гинт Монгол хувцас руу орчиж шүү дээ. Тэгэхээр баг капиталист нөгөө хоёр нийгэм солигдож байгаа юм шиг болчих гээд байна да. Тэр нь хэдэн он бэ гэсэн. Яаж солигдсон тэрийг яаж болох вэ? Тайлбарлаж болно л да. Энд одоо юу би ч одоо багаас нь хөдөө өссөн. Өөр хөдөө одоо мал дээр өссөн. Одоо Баян хонгорын галууд. Хөдөө өсөхдөө би мэдээж багаас нь Монгол дээр хөвгөн өсчихлээ. Одоо бараг 8 9 10 дугаар анги төгсдөг юм байсан. Хотод орж ирээд нэг хэдэн жилийн хугацаанд стамагд үгээр 8 дугаар ангиас юм 7 дугаар ангиас юм тий. Одоо Монгол дээр өмсөхдөө нөгөө бусад хүүхдүүд хараад би одоо нэг тэнийг бүдүүлэх юм шиг юм болоо юм чи нэг гоё хувцас аваад өмсөж джинс аваад өмсөж хүүхдүүд харах. Ингээл гоё хувцас харагдаад байгаа юм шиг. Яг тэр сонирхлын төвшөнд дээр би тийм л байсан. Хот орж ирэх хугацаанд ч гэсэн би тийм л байсан. Харин одоо Монгол хувцас руу орсон одоо цаг үед л 2009 оноос эхэлж одоо жил гаруй хугацаанд Монгол руу төлхөө одоо орж эхэлж. За энэ жилийн хугацаанд би бүр ч илүү одоо өдөр болгон шуудгаар Монгол өмсөж байна. Тэр энэ ингээд өмсөд одоо ингээд явах хугацаанд бол одоо яг л тэр хоёр нийгэм солигдно гэдэг шиг би Монгол хувцас өмсөд ингээд явж байгаа юм уу гэж. Одоо намайг хүн тэгж харж байгаа бол энийг гэдэг хөдөөний хүн гэж энэ хүн харж байгаа бол гэх юм. Анх өмсөн тэр үед л хүн ямар ч ягаад ч надад үгүйс. Харин одоо бол би ямар байдал хүрсэх гэж. Харин би өнөөдөр Монгол улсад Монгол хувцас өмсөд явж байгаа хин нэгэн хараад энэ чинь харин жинхэнэ Монгол гэдэг тэр хүн ойлгоосаа гэдэг хэлбэр шүү дээ. Өнөөдөр ч одоо эзэн Чингис хааныхаа дэвсгэртэй мөнгөн дэвсгэртэй тийм хятад хувцас худалдаа аваад байгаа. Тэр хятад улсад л хөрөнгө оруулаад шүү дээ. Тэр хятад улсыг л дэмжиж шүү дээ. Тэгсэн мөртлөө мөнгө хятад дээр хараагаад байдаг. Муу хар хужаагаад хараагаад байдаг. Гэхдээ тэднийг муу үзээд байгаа юм бол тэдний хийсэн юм битээ хэрэгэл өөрөө хэрэглээ л дээ. Чиний Чингис хааны хийсэн үг гэдэг юм л да. Одоо хийсэн үг жоох зарлиг байдаг. Их усыг байгуулад 28 зарлиг гаргаад тэрний нэгэнд нь юу гэсэн бэ гэхээр өөрийнхөө хийснийг идээ. Өөрийнхөө хийснийг өмсөө гэж. Одоо шинэ ийм хэл одоо миний ээжийн минь амьд байхад хийж өгсөн гэдэг. Одоо би энэ 3 жил өмсөж. Тэгэхээр чинь өөрийн хийсэн юм гэдэг нь яац ч өөр шүү. Өмсөд хөдлөө. Одоо чи хэлээч одоо Европ одоо энэ бусад чиглэлийн хувцас өмсөхгүй гэж шийдсэн гэж асууж. Гопал. Яг л би өнөөдөр Монголоор танай одоо гэр ихнээс ихнээс чинь ваа би одоо энэ балаж өмсөн юм байна болгон шүүг өмсөн гэдэг яг. Тэгээд тэр хүн мэдээж би хүний одоо юу гэдэг хэлбэл яг тээ. Мэдээж би одоо тийм байх хэрэгтэй. Би Монгол хувцас өмсгөө би Монгол биш болчихлоо. Асуудал бас хэтрийг өрөөсгөх болно. Мэдээж тэр хүн өнөөдөр ямар хувцас өмсөн гэх юмээс хэлбэл харин тэр тухайн хүн өөрөө юм байхаас асуудал. Хинч байсан өнөөдөр Монгол улсын иргэн юм бол энэ Монгол гэдэг зүйлийг онголж л яваавал тэр зүйлийн үүрэг хариуцлага тэр бүх юмыг өөр авч явах ёстой. Тийм одоо яг чам шиг ийм Монгол өмсөө Монгол дээдээ өмсөйг бодож явдаг чиний үеийн залуучууд хэр үйдэ. Би бүгдийн зарлаад яхин зөв ерөнхийдөө ингэж чи дотроо яг ийм багцааны одоо хүн ам дотор бол ийм байгаа шүү. Иймэрхүү байдлаар сэрж байгаа шүү гэсэн юм байна. За энэ л огт байхгүй зүйл биш байгаа. Харин байхдаа бол маш бага хэмжээнд байна. Бага хэмжээнд. Магадгүй одоо би Монгол дээлээ үүсгэх хийсэн гэж хүсэж явдаг залуучууд байдаг л байна. Яг өөрөө гаргаад өмсөх дээр бас л жоохон зүйлээс болоод байна. Асуудал одоо яг асуудал байх болох. Гэтэ энэ бол одоо нийт олон даяар бүгд энийг хүсэж байна гэдэг бас үгүй. Үгүй. Харин өнөөдөр Монгол хувцас өмсөх Монголын соёл ахыг авч явах асуудал хаана их байна гэвэл яг өдөөний өнөөдрийн магадгүй бид нэр яриад байгаа бүдүүлэг гэж байдаг малч дотор байдаг. Гэхдээ өвөл одоо өдөө жишээлбэл хятад хувцас өмсөөл одоо үгүй тэр адуугаа хариулаад хомь хариулаад явах юм. Үгүй шүү дээ. Цохол өгч шүү дээ. Тийм ээ. Монгол дээр нэрсгсэл нөгөө үнгийн лоо өмсөв биш. Булаах юм чинь. А зуны халуунд яг сандал өмсөд шорт угалчаад юу яах вэ? Оо адуу хариулаад адуу манад явж яах вэ? Харин бүр энэ чинь ямар хашийн зин хөрөмжтэй хаанахын хөрөмж болохоор нөгөө нутаг орондоо муу хэлсэн л шүү дээ. Тэгэхээр зэрэгэл энэ чинь одоо нөгөө магадгүй өнөөдөр нэг сорьж мөж гэдэг юм одоо юу гэдэг нь жоохоо л хүмүүсийн сэтгэлгээний асуудал.